За эргээд студид тавтай морил одоо бит хоёр гоё зочноо хүлээн авах гэж байна. Манай зочин ямар хүн байгаа лээ? Маа зочноор контент бүтээгч Тэмүүжин буюу Тэми үргэлжлүүлсэн баа. Хаалга цог залуу минь тац төлөв төлөө. Чи ихлэ юм дээр очичээд тагтгүй юм уу? Сандал дээр үү? Тий. Чиний нэр чинь Тэмүүжин байсан шүү дээ. Тий. Тэми л гэж ярьсараад за өдөрчтэй тэгээд өөр. За сайн байцгаана уу. Тэгээд дэлгэцээр үзэж байгаа бүх хүмүүстээ амралтын өдрийн төргий. Тэгээд Тэмүүжин гэдэг тийм байна. Жохоо сандраад шүү. Тий. Камерны ардталтай дүүн чинь ууртал гараад ирсэн чинь жохоо сандарч байна. За ойрт сонин сайхан юу байна? Ойр тайвандаа тэгэл сүүлийн үед бол хүмүүсийн үзэж байгаа Тунай шоуны арын багт одоо яг шоуг эхлүүлэхийн өмнө гардаг скетч видео рилийг бас хийж гүйцэтгэж байгаа тийм ажлыг хийж байгаа. Чи үзсэн үү? Үздэг шүү дээ. Хамгийн viral тий. бүүм болдог юмны ард байдаг хүн чи одоо тийм шүү. Баярлалаа. Бид 7 хоног болохын ингээл би бас Тунай шоунд ажилладаг. Тэгээд Тэмүүтэй бас хамт ажилладаг. Тэгээд бид ингээд зохиолын магаар эхлээ тэр талаас зочноор хин гэдгээс хамаараад ярилцдаг байхгүй. За энэ хүн дээр юу хийж болох вэ гэл. Тэгэл ингээд баахан зохиол янзсан ярилцж байгаа л тэгэл айлуулах бас нийтдээ хөгжилтэй юм хийж удаа тэгэл гоё юм хийнгүүтээ тэр санаагаа Тэмэд хэлдэг байхгүй. Тэнгүү чамд хэцүүдэг үү? Гив гэдэг амар урт зохиол юуж ойлгохгүй юм гэсэн маа энийг хийгээд хаа. Ерөнхийдөө гайгүй нөгөө багаараа ажиллаж байгаа болохоор над дээр ирж байгаа нөгөө дарамт ер нь бол гайгүй байдаг. Тэгэл яг ирж байгаа зохиолууд нь яг уншаад үзэхээр яг инээ төрөгдөж ч юм уу те. Яг за энэ яг болохоор юм байна да гэж бодоол тэгэл продакшны ажлуудаа л хийж гүйцэтгэдэг. Тунай шоунд ажиллах ер нь ямар байна? Сэтгэл санааны хувьд гоё байна уу? Жохон хаяа их завгүй, чаленжтай байна уу? Анх нөгөө яг нөгөө Tonight гарна гэж пострууд явуулдаг байсан шүү дээ. Тэгэл за хизээ гарах юм бол энийг үзэх юмсан гэж боддог байсан. Тэгсэн чинь нөгөө зааж гар. Жоосон. Ёо чи гоё усуугаад зүгээр штэ. Тими энэ ч хүн болохныг аяар бичижсэн өөрөө камерны гоорд сандраад байгаа юм уу? За тэгээд Tonight шоу гарна гэж одоо харж ирсэн. Тэгээд гинт нөгөө санал ирэхээр нөгөө тэрийг чинь үзэн байтахаа би дотор нь ороод ингээд бүр их чи хэлдгээр нөгөө асуух байтахаа авцсан байвал яах вэ гэдэг шиг. Тэгэл үзэхгүй дотор нь ороод ингээд хийгээд явцсан л тийм юм болж байна. Хамгийн гоё скетч чинь юусан? Миний бодлоор яг бүх скетчүүдээс скетчүүдээс ерөөдөө бүгдээр их гоё болсон, гоё зохиолуудтай. Манай артлын продакшны ажилч гэсэн зохиолыг бичиж байгаа хүмүүс ч гэсэн айгүй мундаг хүмүүс байгаа. Тэгээд миний хийж байгаа гүйцэтгэж байгаа тэр ажлууд маань ерөнхийдөө үзэгчдэд илүү сонирхолтой харуулах тэр дээр илүү төлөвлөрч ажилладаг гэх юм уу. Тэгээд хамгийн скетч дээр хамгийн их сайн явсан ч юм уу миний хувьд бол гоё хийгдсэн гэж бодож байгаа скетч бол амраахын скетч юм болов гэж бодож байна. Яг нөгөө Монгол киноны хэсэг тийм дээр айгүй гоё скетч болсон гэж боддог. Нөгөө нэг анхаахан гэж явж идэг кинонд дээр явж идэг тий. Хэрлэнгийн усаар өсөө гоцсон юм гэдэг нэг амар стейж идэг. Тийм. Ер нь нөгөө нэг одоо энэ рил бичлэг Tunight шоуны ялангуяа энэ бичлэг гарахад хэр хугацаа зарцуулагддаг юм бол? Ерөнхийдөө гайгүй тэгээд нөгөө нэлийн телевизэн ажил чинь нэлийн цаг нартай яг хөтөлбөрийн дагуу яаралтай тэгэл нөгөө орж байгаа зочдынхоо цаг нарт тааруулаад нэлийн яаралтай хийгддэг байхгүй. Тэгэл 4-5 дахьтай продакшны ажлуудаа хийгээл би бол голцоо нөгөө яг нөгөө эдитэн дээр аягүй их төвлөрч хамгийн их цаг зарцуулдаг. Тэгээ яг нөгөө зураг авалт нь бол яг нөгөө зохиолд нь бэлэн бол тэгэл зохиолынхаа дагуу бичлэгээ аваад тэгэл яг зураг авалтынхаа юг эдит дээр илүү төвлөрч ажилладаг л да. Тэмиг хамгийн мундаг тэр ихгүй нөө бид чинь Tonight шоуны нэг хэцүү зүйл нь болохоор шууд бид нар бичээд тэр чинь 7 хоног таймлж ярьж байгаа учраас бид нар 7 хоногийн сүүл бичлэгээ гэдэг тэмүүт шууд бүтээсэн татдаг. Тэмүүт тэр үеэр л зочд маань ер нь тэр үед
Тэмээ болохоор биш дүрсийг аваад маш хурдан эдит хийдэг. Тэгээ үнэхээр тэгээ хурдан хийсэн эдит нь тэр нэг болох юм татуурсан биш амар лаг сууж хийсэн байдаг. Би тийм энэ өд шүн унтдсан болов уу гайхаад. Харин тийм нойроо яаж зохицуулдаг вэ? Заримдаа яг нөгөө амжихгүй тохиолдолд шүн суух тохиолдлууд бас гарч ирдэг байхгүй. Тэгэл маш их эдитэн дээр нэлээд цаг зарцуулна. Тэгэл эхлээд айгүй нөгөө фидбэкүүд айгүй хэрдэг байсан. Тэгээ одоо сүүл рүү яг ажилдаа тасаад гайгүй хүмүүс юм гайгүй зохиолоход аваа яг хийх гэдэг. Чи юун дээр ажилладаг програм чинь? DaVinci дээр. Тий. Чи юун дээр биш хийдэг гэдэг? Би ч зүгээр влог юм чи CapCut дээр. CapCut гоё юм л тий. CapCut амар. Тий. Ер нь яг нөгөө биш. Гэтэ яг юм гоё бэлэн байж байгаа юмнууд нь. Тэгээ нэг утсан дээр эдитлэгч илүү амралтай бас нэг бодлын тэгэл янз янзын нөгөө мэрэгжлийн програмууд чи илүү их олон төлөвттэй жоохон төвхтэй болоод ирдэг байхгүй тий. Тэгээд би ч гэсэн яг заримдаа бас утсан дээр эдитлэх тохиолдлууд гарч ирдэг байхгүй. Тийм ч харж ирсэн шүү дээ. DaVinci нэвтрүүлэгт орохтой бодлоо лаг програмаар нэрлээ. Чи утсан дээр CapCut хийсэн үстэй. Дээр нэг би хойноос нарсан чи ингэсэн судсах тийм би юу гэж шинэ ажил гэдэг ах бид вау юм хөгжин гэж нэрийг ажлыг зур уцаар яадаг болчихж байгаа юм даа гэж бодоод. Тэгээ заримдаа нөгөө яг би яг нөгөө сонирхлоор нөгөө сошиал хөтөлтөлтөө тэгээ тэн дээрээ бол яг голцоо нөгөө уцаараа хүмүүст хэрэг яаж хийх үү те тиймэрхүү одоо educational талдаа тий educational талдаа типүүд өгдөг гэх юм уу. За юу хамгийн анх одоо яг нөгөө угаасаа темийг илүү их юм профешнл юм хийдэг болсныг хүмүүс мэдж байгаа. Тэгээд хамгийн анх яг энэ контент хий гэдэг санаагаа яаж олж ив? Тэг хизээ бас контент руу орж эхэлсэн бэ? Ер нь бол контент хийх нь баг наснаас л эхэлтэй ах гэж бодож чинь тэгэл би ч өөрөө нэг зурх туртай хөвтэйсэн аахгүй. Тэгээд зурх гэдэг чинь өөрөө яг ийм бүтээх зүйл рүү их. Тэгээд хамгийн ойрхон мэргэжил нь яг ийм график дизайнераар ер нь бол зурдаг байх юм бол давуу талтай юм байна гэж бодоод тэгээд график дизайнераараа сураад тэгээд энэ чиглэл рүү орж ирсэн гэх юм уу. Тэгээд дээрэс манайх ч өөрөө найруулагч юм байдаг. Тэгээд ахын бас доор ажиллаад тэгэл одоо хамгийн анхны одоо гараагаа бол телевизээс эхэлчихсэн. Тийм телевиз дээрээс яг 10 жилээ төгсчөөд тэгээд телевиз дээрээ шууд хийгээл эхэлчихсэн. Тэгэл эхлээд бол шууд нөгөө эдитэн дээрээ сууна гэж байхгүй шүү дээ. Тэгэл камерны хөл тэгэл гэрлийн юм уу өөрхөөс ахуулаад зөөхөөс ахуулаад тиймэрхүү ажил хийж эхлээл дээ удахгүй тэгж байгаа л эдит хийгээл тэгэл одоо энэ орчин үед уусаа контент креатор гэдэг бүр юм зүйлэн гараад ирлээ шүү дээ. Тэгээд ийм бүх юм ийм рил видео ийм салбар руу орцсон энэ ч гэсэн маш өндөр хөгжсөн болоод тийм бизнес тийм маркетингтэй бүр ингээд шууд уялдаатай болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс болж хүмүүс ингээд тэр салбар руу их орж байгаа шүү дээ. Тэнгүүд чи болохоор тэрнээс болж ороогүй анханасаа л ер нь сонирхолтой байсан юм байна тий. Тийм ер нь сонирхолтой тэгээд багасаа ер нь ингээл жижиг шажиг юм илүүж барих гарын дүтэ гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд аюух илүүж хийдэг гэсэн. Тэр маань ерөнхийдөө энэ салбар руу чиглүүлсэн гэж боддог шүү дээ. Сонирхол тийшэл тагсан гэж боддог. Одоо өргөл дээрээс үү явдаг ч. Тэгээд сошиалоор яг хизээ юмнууд хийж эхэлсэн. Сошиалоор яг нэг 5-6 жилийн өмнө яг дөнгөж нэг рил тренди болж авах үед бол хийж эхэлж байсан. Тэгээд тэр үед бол яг хүмүүс нөгөө уцаараа ерөнхийдөө нэг контентуудыг хийхийг нэг сайн ойлголт байдгүй байсан шүү дээ. Тэгээ тэр үед бол за энийг бол яг ингээд би өөрөө нэг суур мэдлэгийг мэдж байгаа болохоор иймэрхүү байдлаар энгийн байдлаар хүмүүст яаж хүргэж болох вэ те. Эсвэл би одоо ингээд камер дээр үзүүлэх юм бол нэг тодорхой хэмжээний л хүмүүс үзэн шүү дээ. Ингээд тоцон дээр үзэнгүүд хүмүүст илүү ойр байдаг ч юм уу те. Тэнгүүд сонирхлоор л хийж эхэлсэн л дээ. Тэгэл эхлээл хийж эхлэнгүүд бичлэгүүд нэг сайн явахгүй байсан. Угаасаа нэг сайн явдгүй шүү дээ. Тэгэл хийж байгаа л хүмүүст таалагдаж эхлээл. Тэгэл хүмүүс нөгөө дагж эхлээл. Тэгэл за энийг бол ингээ боломж юм байна. Тэгээ боломжийг ингээ ашиглая гэж бодоод өөрчлөлөөл хийсэн л дээ. Тууштай байсан мэн тий. Хүмүүс ч бас нэг тууштай зан ер нь амар хавраад шүү дээ. Тэгээ болждөө шүү дээ. Эхэндээ нэг ингээл хүмүүс хүрэхгүй байх юм бол за хүрэхгүй маань гэж болждөө шүү дээ. Тий. Тэг нэлийн тууштай байсан. Яг тэр хэсэгтэй л. Одоо тууштай хавлцсан уу? Одоо яг нөгөө одоо тууштай байсны үр дүн.
Одоо яг нөгөө яг тэрийг бас нэг цаг бас сошиалтай нэлээд цаг гаргаж чадахгүй байгаа нэг шалтгаан бол яг нөгөө контент гүйцэтгэлийн продакшны ажлуудаа хийгээ яваад байгаа болохоор тэгтээ давхар бас хаяхгүй. Тэгтээ энийг бас нөгөө ер нь хэрэгтэй гэж бодож бас сошиалыг хөтэлдэг. Тэр маань эргээд ингээд янз бүрийн нөгөө боломжуудыг үүсгдэг гэх юм уу. Одоо Тунай шоу ч гэсэн одоо нэг боломж нь гэсэн үг шүү дээ тий. Тэгэл одоо намайг одоо таньдаг хүн ч юм уу би ч нэг олон хүмүүс мэддэг болоод ирэхээр нэг хүмүүсийн танил болчихж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо тэр дундаас айгүйх боломж гарч ирдэг гэх юм уу. Чи Instagram-ны чи профайл уусаа баг портфолио шиг тий өөрийнхөө бүх хийсэн юмнуудаа ингээд тавьчихмут хүмүүс үзэл за энэ үнээр хийлгүүлэл ийм юм гарах юм байна гэдэг ойлголт авах үтсэ. Сошиал медиагийн давуу тал нь тэр тий хүмүүс яг ингээд ил юу хийдгээ яаж чамд өөрийгөө ингээд цаашаа борлуулах ч юм уу боломжтой. Тийм. Борлуулах гэдэг. Борлуулалт маркетинг хийж болно. Одоо нөгөө одоо нэг SEO маркетинг айгүйх яваад байгаа шүү дээ. Байгууллагууд ингээд нөгөө захирлуудаараа маркетинг хийх ч юм уу тий. Тиймэрхүү маркетинг сошиал дээр нөгөө PR-ыг хөгжүүлдэг ч юм уу тиймэрхүү маркетинг юм бас хийж харагддаг тий. Би болохоор яг нөгөө компаниудтай хамтарч одоо ажилдаг. Яг нөгөө SEO талаас биш л дээ. Тэгээ компаниудтай ажилдаг. Юу шиг захирлуудынх нь очиж бичлэг хийдэг гэсэн юм уу? Агуу яг нөгөө тиймэрхүү нөгөө тренди байх шиг байна гэж харж. Нөгөө нэг хиний бичлэгийг хийгээг үзтээ чи нэг ануурэ инслолоод байдаг. Төмөн тэмрээ. Шивлээ. Үгүй. Тэр нэг гэртээ сэрэл ингэж тэмрэл. Мөнх тэмрэл. Мөнх тэмрэл. Гэтэ надаа мөнх тэмрэлээс санал ирж ирсэн. Тий, санал ирж ирсэн. Тэр сэрхээс нь гэрт натцсан байт юм хтээс бодоод сэрхтний ингээд сэрсэн чи нүдэнээс чи камертай ингээд өөз нарсан. Би гоё контент хийдэг хүмүүсийн тэр нь гоё тэрийг нь бодохоор гоё те яг ингээд артал нь юу гэж би тэгтээ өөрөө ч гэсэн угаасаа контент хийдэг болохоор юм надад заримдаа нийтэд санагдаад байхгүй хийж байгаа үедээ нэг юм өглөөс сэрж байгаа сэрсэн байгаа шүү дээ. Тэгэл дахиад сэрж байгаа шиг. Годомжаар ингээд алхаж байгаагаа бичмичдэгтэй бас зүгээр алхаж байсан уцаа нэг тавьсаа боцоошоо явсан. Тэгэхээр зүгээр алхаж байна. Өнгөрснөө тэрийг оцсоо буцаа стоп дарснаа. Тэгээ үзэн шүү дээ. Би яг тэр үсгээс нь хараад тийм. Тийм эцэн тэгдэг. Яг нөгөө контент хийж явах тийг хажуунаас нэг юм бас нэг сонь нэг тэнэг үн шиг ингээд нэг харагдах тохиолдол байдаг л та уусаа яг контент хийж өөрөө хийж явах. Тийм өөрөө хийж явах хэвцэд нэг хажуу талаас харахад нэг тэрийг юм үйлдэл хийгээл. Гэтэ тэгээд эцсийн бүтээгдэхүүн нь хүмүүст бол ингээд гоё ингээд гоё entertainment юу гэж байгаа шүү дээ. Жохоо эвгүй харагдаж магадгүй яг тэр процесс нь бол чи тэр өөрийнхөө нэрээдэг яаж юу ч харж байна. Чи цаашаа ер нь кино минаар орой гэж амбицдаг өсгөл нэг хэсэг бол би яг нөгөө илүү нөгөө ганцаараа ингээд фрилансинг хийгээл одоо илүү нөгөө багаар те системтэйгээр ингэж ажил хийж бодоод тэгэл тунайд ингээд жишээ нь одоо санал эрэнгүүд нь багаараа гоё ажиллая баг хамт олон руу орж үзье гэж бодвол тэг яг тунайд руу ороход бол үнэхээр мундаг залуучууд байсан. Тэгэл тэрний нэг одоо тунайд тагтун байна. Тэгэл одоо нэг хүн одоо хитэн ч хүний ажлыг хийгээд байгаа юм те. Одоо жишээ нь манай өртөө байна те. Дуулж гин тэгснэ модель хийгээд ах шиг рэпер өгүүлж гин хөтөлж гин гэдэг ч юм уу. Яг нэг хүн хитэн ч хүний ажлыг хийгээд байгаа. Бүгд яг нэг 50-60 хүн ерөнхийдөө ажиллаж байна. Тэгээд бараг 800-900 хүний ажлыг одоо бараг хийгээд байгаа юм шиг тэгж анзаарчихсан шүү. Яг зөв голын андаа. Баяр үнэхээр бахарч байгаа. Тэгээд тэр залуустаа тэгээд тэд нартай ингээд хамт мөр зэрэгцээд ингээ гоё бүтээлийн ард ингээд хийж байгаад бол үнэхээр баяртай байна. За ингээд хүрэлцэн ирсэн темидээ бараг шууд дуусахаар ямар амар гоё юм уу нэртэрч үү эсвэл ярих байна. Эсвэл ярих гэж байна. Одоо цааш юу ярих вэ? Юу нөгөө нэг одоо нөгөө юу яаж байгаа штэ контент AI амирх гарч ирж байгаа штэ. Тэгээд яг ялангуяа энэ контентын салбарт бол AI бүр яг ингээл бүггээл хаалга өшгөлөөл ороод ирсэн шүү дээ. Энэ дээр ямар саналтай байна? AI ашиглаж гин үү? Ашиглаж байгаа. Тэг яг нэг хэсэг чи айгу тренди рил ингээл гинт тренд яг болж ирэл одоо бол AI болж байна тий. Тэгээд яг контент хийдэг яг медиа салбарт бол айгу төлөхөс амар хурдтай юмыг айгу хурдтай болгож өгч байгаа. Тэгээд яг энэ салбарт цаашаа хөгжиж ивэл яг AI-г өөр одоо бараг төсөөлөхгүй юм шиг тий.
Тэгээд миний хувьд бол яг сүүлийн ажлууд дээр бас AI ашиглаж байгаа. Тийм. Гэтэ яг AI ч нэг одоо контент ялангуяа контент хийдэг хүмүүс ч юм эсвэл production багийн ажлыг нөгөө нэг ирээдүйд авна гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэрэн дээр бол би тэгж бодохгүй байна. Тийм. Яг нөгөө контентыг орлоно гэж бол AI-г хардггүй. AI-г бол зөвхөн одоо нөгөө хэрэгсэл түүл байдлаар ашиглах нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд одоо ч гэсэн яг ажил дээр ч гэсэн ашиглахаар илүү хурдтай юм хийгдчихсэн нөгөө яг AI-г ашиглангууд илүү хурдтай ч юм уу тий. Тэгээд ятглал дүрсэн дээр гарч байгаа visual effect-үүдийг AI-аар бүтээх ч юм уу тиймэрхүү ажлууд дээр бол амар хурдан байна. Тэр их чинь бол удаан суух ажлууд байгаа байхгүй. Тэгэнгүүт AI-аар генерит хийнгүүд чинь амар хурдан хийх боломжтой болсон. Тий. Ажлуудаа илүү хөнгөвчлж яг хэрэгсэл байдлаар ажлууд илүү үр дүнтэй юм билээ. Тий. Гоё гоё лээ. Би бас яг тэгж бодоод байгаа. Бид нэр болохоор өөрсдөө AI-ийн боол болж болохгүй. AI-ыг болох хэрэгтэй гэдэг чинь. Яг тэгж л ашигламаар юм билээ. Сүүл тэрэн темиг нэг AI-аар айлгаач гэсэн. Тэг. Нэг амар хэцүү юм даалгавар. Тэр яг тэрэн дээр яг нөгөө бидээч нөгөө цаг их ордог тий. Хэрэг яг нэг нилээд цаг хугацаа байсан бол тэрийг бол хийх боломжтой ч гэдэг ч юм уу тий. Юу гэсэн мэднэр санагдчихлаа. Скетч дээр харин бид темиг спорт арай л их юм хөсөөд сүлдээ жижигэр ил гэж сүлдээ кино шиг юм хэлсэн сүлдээ AI-тай кино хэлэх. Темиг нэг орон дотор амар боломжгүй юм хэлэх гэж тий. За тэгээд яг тэ уучлаарай. Тэгээд нөгөө яг нөгөө тэрэн дээр бол яг нөгөө чанаргүй юм хийжсэнээс би бас нэг тэгээд бас хэлжсэн л та. Тийм. Бас мундаг зарчимч залуу шүү манай тийм бас яжж яхад эрдэмтэй хүн дараа үд шиг айгүй дараа юм аа тийм. За хэдүүлээ хэсэг хугацаанд завсарлаад одоо нөгөө төвгийн маань хоол бас болж байгаах тэрэн дээрээ эргээд уулзъя. За тэгэхээр. За алтгоондоо тавтаа барьлаа. Айлаг нэг цайны хөвгтэй тийм. За та ди яриаг сонслоо. Би хойдолч юм хийгээл ээж таад анзаараагүй. Анзаараагүй ярианд ороод. Харин тий аюу сонирхолтой яриа өгнөлээ. За би хоолныхоо процессыг шууд хуваалцаад эхэлчихье. Тэгээ гоё зочноос хэдэн гоё асуулт асуунаа. Хоол маань ер нь бэлэн болцсон шүү. Яасан бэ гэхээр та хэд ярилцж байгаа хооронд хугацаанд би юу амжуулсан бэ гэхээр нөгөө амтд төмсөө ингээд чипс болоо бэлдээд бэлдсэн байна. Шаарцсан. Тий нөгөө их тосон шараад тэгээд зарим нь бол яг үнэхээр гоё юм чипс шиг болсон байна. Зарим нь бол баг зэрэг зөөлөн болсон байна. Яг тэгвэл нэг цагаа буруу тооцоолсон байна. Гэтэ ер нь бол давгүй гайгүй шүү. Тэгээд тамаада хэрчээ тавьчихсан. Энд өндөг маань одоо шарагдаад баг болчлоо. Хоол маань энд өөр ингээ яг биелээ. Сисилиэн болчихсон юм уу те? Тэг болцсон. Одоо болцсон. Ер нь та хэд маань бол хоолоо идэхэд биелэн гэсэн шүү. Тэгээд зочдтойгоо танилцъя. За. Тэми төгөлдөр. Тэгээд угаасаа бүтээлийг нь Tonight Show-оор үзэж байгаа. Тэгээд бүтээлийнх нь тэр нэг юм угаасаа багийн ажиллагаагаа сая хэлжсэн тий. Багаараа хийж байгаа. Тэгээд ер нь бол маш их таалагдчихж байгаа. Зөвхөн надад гэлтгүй угаасаа бүх нийтэд л таалагдчихж байгаа л хөө тий. Тэгэд юу яаж гэсэн үү? Ер нь юм хоолны контент ч юм уу, юм хоолны талаар юу видео өмнө хийж исэн болов хоол. Ер нь бол ингээ анзаараад байхад чи сүүлийн үед бол юм хоолны юу бол амар болчихсон шүү дээ. Тий. Яг нөгөө захиалгатай ажлууд хийжсэн. Тэгээ бүтээгдэхүүнтэй холбоотой одоо оливын тосч гэдэг ч юм уу тий. Тэрнтэй холбоотой яг тоогоочтой хосолсон тийм контентуудыг бол хийжсэн. Сүүлд бол хийжсэн тий. Хийжсэн байна. Тий хийжсэн. Ер нь өөрөө хоолнд хэр дуртай хоол хийдгүү, ямар хоолнд дуртай. Хоол их зав гарч юм. Хоол их зав гардаг юм да. Байхгүй. Тий. Тэгээ хоол их идэх дуртай. Тэгээ гой хоол идэх дуртай. Ямар хоол идэх дуртай юм? Ер нь будаатай төрлийн хоолнууд бас. Тэр будаа байх. Өнөөдөр манай будааныхан хөрхи. Гэтэ будаа байхгүй л дээ өнөөдөр. Будаа зүгээр гэртээ авчиж идээ яа. Араас нь. Зэ. Тэгээд амар их цаг нааргүй сууж ахтаа тэгээд орой суун. Тэгээд хоол шахалж идэхэр чинь наач амар буруу бас хэмнэл тий. Яаж тэрийг балансалж ирүүлж чинь. Тий. Эхлээд бол дөнгөж одоо яг энэ ажлыг хийж яхад бол яг тиймэрхүү тохиолдол байдаг байсан. Шүн суугаал тий гомь идэл ингээд суугаал. Одоо л яг тэрийгэ зохицуулж байгаа. Аль болох цаг нартай
ажлаа ингээд цагтаа игээд аль болох орой суухгүй. Гэтэ яалчгүй ингээд шахуу орой суух тохиолдлууд байдаг. Тэгээд маргааш нь сайн амралтаа авдаг ч юм уу те. Тэгж л зохицуулдаг. Хоол идэх турт гоё хоол идэх туртай хоолыг хийн чинь цайг нь чанж байна. Хин чинь гэдэг. Тэгээ хоолыг бол манай хийдэг. Тэгээ манай ихнэр. Танаа өнгөч юм. Манай ихнэр хийдэг. Тэгээ. Манай өнөө. Манай өнөө гэдэг. Зөө. Арын бас гоё даадаг, сайн даадаг. Эмхтэй байна, эмхтэй шүү бас мундаг. Тэгээ энэ завшаа нэг далимдуулаад ихнэртэй баярлалаа. Хайртай шүү гэж хэлээ. Яа баяа. Эмхөө бас завшааг далимдуулаад ихнэртэй бас хайртай шүү. Бүгдээрээ Бүгд эндээс байна. Эндээс Баярлаа. болох байна. Надад нэг асуулт байна. За. Одоо жишээ нь төлөвлөж байгаа ч юм уу эсвэл хийхийг одоо та хоёр асаагүй байхаа сая. Ер нь бол цаашдаа яг иймэрхүү төрлийн, ийм жанрын, иймэрхүү видео ч юм уу, иймэрхүү контент юм хийндэ гэсэн төлөвлөсөн ч юм уу. Ирээдүйд бас харж байгаа. Нэг ийм салхаа болоод ингээд үзээд идэг юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь миний хувьд бол би нэг ийм байгальд ингээд хүн яг нэг ийм өөрийгөө сорж байгаа юмнууд амар хүзээд байгаа байхгүй яг яагаад юм мэдэхгүй. Гэхдээ зүгээр ирээдүйд тийм хийн гэж хэлж байгаа биш л те зүгээр л үзээд байна. Өөрт чинь нэг тийм хий гэж төлөвлөж байгаа. Хий яг уу ойрын хугацаанд бол яг нөгөө өөрийн гэсэн одоо нөгөө студидтэй ч юм уу те тийм байлах төлөвлөгөөтэй байгаа тийм ойрын хугацаанд бол. Гэтэ видео чинь одоо ингээд урлагчтай чинь тий. Тэнгүүт дотроо нь яг хаа ингээд тийм клиентуудын юм хийх гэдэг чинь нэг тийм илүү арилжааны талтай тий. Тэгэхээр чи арцын талдаа юу хийж төлөвлөдөг? Чи юунаас инспирэшн авч ирнэ? Юунаас жаа онгод аваад за би юм гал юм хийдэж боддог. Одоо яг миний хийж байгаа нөгөө real content-д байгаа шүү дээ тий. Тэрийг илүү нөгөө зохиол найруулгатай богино хэмжээний short film-ууд хийвэл илүү гоё санагддаг. Одоо нөгөө хятадын янз янзын тийм жижиг контентууд байдаг шүү дээ. Тэднүүсийг хараад яг юм Монголд яг юм жижиг цуврал юм short зохиолтой тийм видеонуудыг хийвэл гоё юм байна гэж бодож байгаа юм. Акиулжсэн тийм Үзэн шүү дээ. Зохиол нь бүр амар эхэлдэг тийм шүү. Тий хэцүү яг ингээд аг анхаарал татдаг шүү дээ. Тэг өргөжлүүлээд тэгээ тэр нэгэ дуусчихгоо хайж үзээ. Шууд компани захирлын эцэс шууд нэг эмэгтэй шууд алуудаад хуулагчин дүрээр уулзч молцож юу алзаад баяа айлын хүүхд мөхт зүгээр юм ядуусан юмд очсноо ингийн амьдрах гэж хичээж бичээгээл. Тийм би сега муухай ашиглаж байна. Би чорт муухай амнаас гар. За тэрч. Тиймэрхүү юм нэр бас байв. Тиймэрхүү юм бас нэг хийж үзчихсэн. Гэтэ айгүй тэр нь бол айгүй амжилттай бас явж исэн. Гэтэ нөгөө бүтээгдэхүүний зар сурчлаганд зориулсан тийм шорт фильмүүд хийжсэн. Тийм жүжигчтэй одоо хамтраад тэр нэлээд бас хандлт бас авсан. Тэгэл яг нэг айл гэрийн ахуйн тийм зүйлийг харуулсан тийм зохиолтой контент хийжсэн. За одоо гоё илүү хувийн амьдрал руу н орё. Сая ингээ баахан ажил яасан. Одоо их нэртэйгээ сая их нэртэй хайртай шүү баярлаа гэж хэлсэн. Их нэртэйгээ анх яаж танилцчихив? Та хоёр одоо бас хамтдаа ажилладаг миний мэдхээр тий. Тий. Манай хүн чинь болохоор яг маркетингийн чиглэлийн хүн байдаг. Тий. Тэгээ бид нар ч яг агентлагтай манай хүн маркетингийн чиглэлийн маа яриад би болохоор нэг контент гүйцэтгэлээ хариуцсан явчихдаг гэсэн. Вау, тэр чинь нэг компани мó. Тий. Тэр хоёулаа ажилладаг. Хоёр өөр хариуцлагатай. Нэг нь бибиний харыг дагаад нэг нь ажиллаа аваад тэгэл чи ажиллан гүйцэтгэл байгаа тийм. Гүйцэтгэлийн тэгэл хамт хийдэг. та хоёр нь хамтаа гоё санаагаа ярилцаа санаагаа яагаад. Тэгээ одоо Tonight Show-м дээр ч гэсэн ингээл би одоо нөгөө одоо болохоор гэрээр овсолж байгаа байхгүй юу. Тэгээд гүйцэтгэлээ хийчихэл хамгийн их нь одоо их нэртэй харалдаг байхгүй юу. Тэгээд за энэ яаж чинь юу болж байна гэдэг. Тэнгүү за наадаар чинь тэгчмээр юм шүү гээл фидбек өгнө тэ гэдэг ч юм уу. Тэгээд цаашаа одоо багийнхан руугаа явуулдаг. Тийм. Хоорондоо бас нэлээд ярилцдаг ажил дээр. Гэртээ ч бас нэлээд ажиллаа яринаас тий. Тэгвэл бас ажил амралт нь ялж жоохон ялгагдахгүй юм тий. Тэгээд та тэрийг яаж зохицуулдгийг одоо яг гэртээ байхдаа бас нэг ажиллаа яриад тийм ч ялцч үдээ хамтдаа. Тэрийг бас одоо яг зохицуулж байгаа. Тий аль болох гэртээ ажлуудаа нэг ярихгүй байхыг хичээл. Тэгэл одоо ажил маялд илүү цаг зарцуулдаг ч юм уу тий. Ажлаас нэг жоохон хөндөх гэсэн тийм цаг
гаргадаг та. Хоёр болцооны санаа байдгүй хоёрт. Ер нь бит хоёр ингэж Тэр чинь баян болцоо явж байдаг шүү дээ. Вау. Байгаль ингээ хамт явж идэг байхгүй. Тэгэл байгаль ер нь болцоо л гэж ойлгодог шүү дээ. Бай хамт байгаагаа юу? Чи бороо ойлгоо одоо хаашаа гэж өөр болцоос хүлээж байгаа ч юм. Яг нэг цаг гарах үедээ бол гаргана тий. Яа, жинхэнэ зөв хүн гэж тийм яа. Зөв мэдрэмж төрүүлээ хажууд нь би нэг контрастлаад байгаа шүү гэдэг. Чи үгүй штэ ингээд. Тэр нэг Зүгээр ингээд жишээ болсоосгоо. Гэхдээ тэрийг харчи гэж байгаа юм шиг. Хамгийн муу жишээ сууж сайн байдаг. дээрс нөгөө юу манай мөр чинь 4 настай байхгүй. Тэгээд тунаа шоуг амар үзэх дуртай. Тий. Тэгээд нөгөө би нөгөө гэртээ ингээд ажлын процесс явагдаж байгаа шүү дээ, тий. Тэгээд яг амралтын өдрөөр яг хийж таардаг шүү дээ. Тэгэхэд яг нөгөө яг процессын яг хүмүүс хараад тэнгуүтэй яг телевиз дээр гарангууд нөгөө аав ажлын юм гарч байгаа ингээл. Ер нь бол амар үзэх дуртай. Одоо чаас үзэж байгаа юм шүү чи. Ааваа гарч ингээл тэгж харахтан бас юм ярихгүй. Телевизээс өөрийнх нь нэр мэрийг явуулах гоё юм уу? Одоо үзэж байгаа хүүтэй хандаад юм хэлэх юм уу? Сая их нэртэй хандаад хэлсэн юм чинь. Яг энэ тал дээр ер нь бол айгүй нөгөө надаас их үлгэр дуурайл авч байгааг харагддаг. Тэгээ нөгөө камер дрон гэнгүүт амар туртай. Тий, амар туртай обитэй. Ягаад ч юм хажууд нэг тиймэрхүү юмнууд байгаад хар чинь тий. Тэгэл нөгөө хийжсэн ажлууд ингээл телевиз дээр рекламчтай гарангууд яг нөгөө хийж байгаа процессыг мэдж байгаа болохоор харангууд шууд тэр ай маяа онгууд амар сайн сонсдог ч юм уу тий. Энэ ави ажлын байна гэдэг ч юм уу тий. Би нэг юм асууж байгаа. Энэ жоохон дайли. Энэ хүмүүс ингэдэж штэ. Аав ээжүүд ер нь бол өөрийнхөө хийдэг ажлыг хүүхдүүд маань битний хийгээсэй гэж жоохон тиймэрхүү нэг юм хандлагууд гадуур байдаг штэ. Одоо тэгээ хүүхд чинь өөрийнх нь хийж байгаа юмыг одоо камерад дээр сонирхоод ч юм уу те. Тэр нь өөрт нь ямар санагдав? Ирээдүйд яг өөр шиг чинь бас гоё ингээд эдит ч юм уу иймэрхүү чиглэлээр ажиллана гэвэл тийм болохгүй байхгүй шүү дээ. Тэгэл яг энэ чиглэлээр ажиллах нь бол дуртай байна да. Тэгэл өөрөө бол айгүй сонирхолтой. Яг энэ чиглэлийн дээр бол тийм яг энэ камер дрон гот шууд мэднэ гэл асаад ирдэг байхгүй. Тэр видео хийдэг гэхээр чиний компьютер чинь бодвол амар лаг үзүүлэлттэй гоё компьютер ба штэ. Тэгвэл хаяа эдит хийж байгаа alt tab гэж шууд Steam руу тоглоом төлөх үү? Хаяа тоглоом сүүлийн айгүй тоглоод байгаа. Би энэ тоглодгүй байсан. Тийм. Сүүлд ялтчгүй Монголзоос олоод CS тоглоод байгаа юу? Тийм, CS тоглож байгаа тийм. CS. Тийм Монголч нэр амар би бас PC-ийн нэгтэн дуртай биш. Ерөөс тоглоом дургүй мөртлөө тэр Монголзоос контраст тогломоор би компьютер гоохгүй. Тэр чамаасаа ингээд эдит хийдэг гоё компьютертэй төсөөсөн. Хаяа тийм гоё компьютертэй шууд alt tab шууд контроллерсаа эдитээс шууд тэгээд өөр юм ингээд орсон гэж ингээд. тийм alt tab. Alt tab шууд switch гээд шууд програм нь тоглоом болж өрөөлтэл тоглоод эхэлдэг үйл. Тийм. Жоон тэгж голоор нугаас амрахгүй бол дахиад жоохон амраад гэх юм уу те. Тэгээ тоглож эхлээд бол нэг сонирхдаггүй өөрөөч баг нэг тоглож чаддгүй байсан байхгүй. Тэгэл сонирхдагчгүй тэгэл тэгээ ялчгүй Монголцыг үзээл сонирхож эхэлсэн гэх юм уу. Вау. одоо бол чаддаг болсон. Nice. Одоо бол яг нэг тийм сайн биш ээ. Тойлет гэж яг үзье те. Би бас чадахгүй. Өө минийхийг яаж аа? Юу? За судлаа. Гоё л юм шүү. Гоё. Миний шарн байхгүй. Чи надад ингээд сонсоод байхад яг амар цагийн зохион байгуулалт нь бас амар сонирхолтой санагдчихэв. Яг хүүхдээ цаг гаргана, их нэртэй, гэр бүлтэй гэл. Тий, одоо л яг нөгөө цэцэрлэгийн цагаар л амьдарч байна даа. Юуны цагаар? Цэцэрлэгийн цагаар. Тий. Цэцэрлэгийн цагаар л голцоо ер нь амьдарч штэ амьдарч. Цэцэрлэгийн цагтаас Тэс амжуулах гал. Тэгэл нэг 3-4 өдрөнгүүд цаг өдрөнгүүд л тэгэл яг шууд за одоо харихгүй болохгүй гэл. Яг адилхан би ч гэсэн яг манай хүү бас яг 5 сая 6 хүрсэн. Тэгэл яг цэцэрлэг байгаа хугацаанд нь өөрийнхөө хийж чадах бүх юмаа хийгээл амжуулах, гэр орон хоолунд бүх юмаа амжуулах, тий ажилд үйл амжуулах. За, хоолмон фильм болсон тайд байна. Йоо, истого яригч байна. Сесилийн гуляш гэж байна шүү, тий. Чин юг Би надад асгарлаа хараарай. sweet potato fries өөрөө зүгээр зохиож хийсэн юм уу?
Яг юм гоё Орчны боо. байсан юм уу? Энийг баг би daily дээр баг 10 20 30 хийж байгаа хөө ер нь. Биш чи Prime-ийн минут байсан юм уу? Ер нь байгаагүй. Байгаа нь одоо ашиглаад ер нь бол яг уу яг соус болон махны юу бол ер нь яг Prime-ийнхаа юуг аваад устдаар бол. Махан мөр аяр Гоё шүү. тий. Агуу нөө тий. Гоё. Яг ч удаан онгоцны хас. Ямар Гоё. Аа гоё. Би Акигаас нэг асууж байгаа юм. Акиг нэр контент бүтээгчтэй тий. Тэнгүүд контент бүтээгч нөө хэцүү байх юм. Одоо зүйлүүд ер нь ямар хөө зүйлүүд байдаг вэ? Ер нь амар хэцүү шүү дээ. Яг гаднаасаа ингээл амар Тийм гаднаас гоё харж байгаа. Надад бол одоо сүүлийн үед хамгийн хэцүү санагддаг юм санаа олох. Амар хэцүү санагддаг. Зүгээр ингэж яг би нэг хийвэл бас зүгээр л нэг юм хийж мэргүй шүү дээ. Ууг нь бол. Гэхдээ яг хаяа бол зүгээр ингээл хийгээл гаргадаг л та. Тэгээ миний яг чи хүсэл болохоор яг юм гоё юм хиймээрээд байхгүй юу? Гоё санаатай гоё идэгтэй. Гэхдээ тэгээ тэргийг хийж чаддаггүй ч юм уу. Эсвэл илүү нөгөөний үзэгч талаас нь би амар хардаг. Үзэгчд би мянга ингээд яг өөрийнхөө хүсэж байгаа ингээд гоё чанартай юм хийлээ гэхэд үзэгчд тэрийг нэг таалахгүй ч юм уу. Тэгэхээр яг үзэгчдэд зориулж жоохон хийдэг. Тэр нь жоохон сүлд хэцүү санагддаг. бас сандлыг байна. Асуусан баяр энэ ашрамт. Маа тийм эхлээд амар сандарч ийсэн сүлдээ шууд хөтлөгч болж байгаа. Дуусахтаа бүр амар хүчтэй тавирч тусч те. Яалтч нөгөө камерны ард дандаа ажиллаа хийдэг. Тэнгүүд ингээ урдталт гараад ирэнгүүд юу илээ яах вэ гэж. Сандрахаас ямар мэдрэмж төрж байна? Мэдгүй. Тэгэл амар л хэцүү ингээл нөгөө амнаас үг гарахгүй гэл. Тэгээ дээрээс нь чинь нэг давхар дарамтны юу вэ гэхээр нөгөө шууд эфир яваад байгаа шүү дээ. Ямар нэгэн эдит хийгээд зогсоогоод нөгөө нэг яач худалчдаг юм биш болохоор ч бас тий. Тийм байгаа шүү. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн Тамидэ маш их баярлалаа. Тэгээд манай ивент тэтгэгч GGI Beauty-гээс урд чинь юм гоё жижигхэн гарын бэлэг хэмжүүлээ маань. Мистер юу аа вэ? Дотор Гоё юм гоё байгаа. юм байгаа. Тэгээд хараарай. Тэгээд бас гоё хоол хийж гисэн төгөөдөө маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. Үнэхээр гоё юм. Үгүй нүү. За тэгээд Daily Show-ны хамт олонд бас урьсанд маш их баярлалаа. Тэгээд бас нөгөө Tonight Show-нд нэг оролцож байгаа нэг шалтгаан гэвэл бас нэг дэлхийн хэмжээний юм тэ форматтай юм шоуг бас анхаах одоо оруулж ирээд ингэж байгаа юм бол гоё. Тэгээд энэний нэг дис болоод яг энэ одоо анхаахын мөрөөдлийг одоо бүтээлцэж байгаад бол маш их баяртай байгаа тий. За яа гоё үгээр тусраа. Тэгээд зочноо хэдүүлээ. Үүдээд хоолын тавь хэдүүлээд Reuters мэдээлэл хүлээж аваад хэсэг хугацааны дараа студидтэй уулзцгаая.